За сайн цаана өдрийн дүргээ. За миний 7 өнөө бүр явагддаг нэмэр гаргийн ээлжид лайва та бүхэндээ Филиппин улсын Сибу хотноос 3D эктэм англи хэлний сургуулиас та бүхэндээ хүргэдэг лайва яг одоо эхлэж байна. За та бүхэндээ хамт өнөөдрийн лайв маань яг сэдв бол за 3D эктэм сургуулиас за ихэнх хүмүүсийн асуултын дагуу та бүхэндээ асуултанд нь хариулаад за мөн ирсэн маш олон асуултанд нь та бүхэндээ бас мэдээллийг нь өгөхийн тулд асуулт бүрт нь хариулаад бас явах энэхүү лайва хүргэж байгаа юм шүү. За лайвынхаа төгсөл бас мөн сургуулийнхаа маш том хэмнэлийн талаар та бүхэндээ хүргэнэ. Тэгэхээр та бүхэн маань лайвтай минь хамт байгаад за өөрт хэрэгтэй мэдээллүүдээ за мөн Филиппин улстай холбоотой мэдээллийг за мөн 3D эктэм англи хэлний сургуультай холбоотой за мөн манай бас Филиппин дэх бас сургуулиудын мэдээллүүдийг та бүхэн маань шууд лайвудаас үл авах боломжтой шүү. За 7 хоног бүр за бүх 7 хоног жингаа бас лайвууд маань явагдаж байгаа. 7 хоног бүр өөр сургуулиудын буюу манай Mass Academy-тай хамтарч ажилладаг Филиппиний бас 10 гаруй 20-од сургуулиудын талаар мэдээллүүдийг та бүхэн маань шууд лайваар нь хүлээн аваад мэдээллүүд аваа явах боломжтой байгаа юм шүү. За өнөөдрийн лайв маань та бүхэндээ өмнө нь ирж байсан бүх асуултууд за ихэнхдээ манай монголчуудаас буюу 3D эктэм сургуулиас бас асуудаг ямар асуултууд бас ихэнх хүмүүс маань бас асууж байна гэдэг дээр тулгуурлаад би хэдэн асуулт бэлтчихсэн байгаа. Тэгэхээр энэ асуултанд нь та бүхэндээ хариултыг нь бас өгөө явнаа. За мэдээж та бүхэн маань лайв үзэж байгаа бол комент хэсэгтээ өөрт хэрэгтэй мэдээлэл асуултуудаа та бүхэн маань асуугаад явж болно. За 7 хоног бүрийн мегмар гариг бүр би өдөртөө лайвада 1 цагийн хугацаатай 30 минутын хугацаатай бас лайвада хүргээ явж байгаа. Тэгэхээр та бүхэн маань 7 хоног бүрийн мегмар гариг бүр надтай хамт байгаад 3D эктэм сургуулийн англи хэлний сургуулиудын мэдээллүүдийг та бүхэн маань авах боломжтой юм шүү. За шууд асуулт хариултандаа бас ороо явчих. Асуултуудаа би бас бэлтчихсэн байгаа. Асуултуудаа уншаад за хариулаад бас явнаа. За хамгийн эхлээд манай Mass Academy-аас асуудаг асуулт байгаа. За танахтай хамтарч ажилладаг ямар сургуулиуд байдаг вэ? За сургуулиуд маань зөвхөн Филиппиний Сибу хотод байрлалтай юу гэж асуудаг. За тэгэхээр манай сургууль манай Mass Academy-ийн хувьд бол Филиппин улсын 5 хот буюу за Сибу, Лапу-Лапу, Баго, Давао, Борго гэсэн 5 хотын 20 гаруй сургуулиудтай хамтарч ажиллаад 20 гаруй сургуулиуд дээр маань бүх төлөөлөгч нар Монгол төлөөлөгч нар маань бүгд байршчихсан. Тэгэхээр та бүхэн маань энэ сургуулиудын 20 гаруй сургуулиудын мэдээллүүдийг Mass Academy-аас хүлээн аваад за мөн Mass Academy-д дамжуулаад та бүхэн маань ямар ч тийм зуучлалын хөлс авахгүйгээр Филиппин улсад хамгийн ойр байрлалтай за бүх Филиппин улсын ихэнх үндэсний бүх хүмүүс маань бүгд англиар ярьдаг. Тэгэхээр та бүхэн маань англиар ярьдаг, англи хэлээ 2 дахь орноор зарлчихсан энэ Филиппин улсад ирээд суралцахыг хүсвэл та бүхэн маань Mass Academy-тай холбоотой мэдээллүүд аваа явах боломжтой шүү. За сайн байна уу? Өдрийн төргияас. Тэгэхээр та бүхэн маань 5 хотын 20 гаруй сургуулиуд маань 5 хотын хотод байрлалтай. За тэгэхээр та бүхэн маань хаана байрлалтай сургуулиудыг сонирхож байна? За далайн эрэгт байрлалтай сургуулийг сонирхож байна уу? Эсвэл хотын төвд байрлалтай сургуулиудыг сонирхож байна уу? Эсвэл бүр ууланд байрлалтай хотын төвөөс хол за намжим за бас илүү бас ууланд байрлалтай сургуулиуд маань илүү сэрүүгтэй газар байдаг. Тэгэхээр та бүхэн маань тиймэрхүү газруудыг сонирхож байвал бас сургуулиудыг сонирхоод бас та бүхэн асууж лавлахаас боломжтой байгаа шүү. За сайн байна уу? Өдрийн төргийа. За дараагийн асуултандаа хариулъя.
За хэдэн настай хүмүүс очиж сурах боломжтой вэ? Хүүхдүүдэд явуулах боломжтой. Хүүхдүүдийг бас ганцаараа ингэ явуулах боломжтой юу гэж асуултууд маань нэлээд ирдэг. За манай сургуулийн хувьд бол яг хүүхдээ сургах гэж байвал 8-аас дээш насны 80 хүртэлх насны хэдэн ч насны хүмүүс сурах боломжтой. За хүүхдүүдэд та бүхэн маань илүү балчаар бага насных болов уу гэдэг дээр бүү санаа зовоорой. За мөн өөрсдөө бас илүү ахмад насных болов уу гэдэг дээр санаа зовох ерөөсөө хэрэг байхгүй. Тэгэхээр та бүхэн маань 8-аас дээш насны 80 насны бүх хүмүүсийн суралцах боломжтой байгаа. За харин хүүхдүүдтэйгээ хамт ирээд хүүхдүүдээ сургахгүй. За хүүхдүүдэд зөвхөн асарч аваад асруулаад зөвхөн өөрсдөө сурыг гэж хүсэж байгаа бол та бүхэн маань манай сургуульд ч гэсэн сурах боломжтой. Тэгэхээр та бүхэн маань нера, бэби, бар, нера бас итгэн сартай хүүхдүүдтэйгээ ч гэсэн ирээд бас суралцах боломжтой шүү. Сургууль дээр ирээд хамгийн гол манай сургуулийн хувьд бол яг сургуулийн дотор байранд бол байрлах боломжгүй. За хотел буюу жижиг бодолтой хамтарч ажилладаг. Тэгэхээр та бүхэн маань жижиг бодолд амьдрангаа хүүхдээ асруулангаа хажуугаар нь өөрөө бас сургалтандаа сураад англи хэлээ сураа явах боломжтой байгаа шүү. Тэгэхээр та бүхэн хэдэн ч насны хүүхдүүдтэйгээ за бас малчаар за дөнгөж төрсөн хүүхдүүдтэйгээ ч гэсэн ирээд та бүхэн суралцах боломжтой байгаа. За хүүхдүүдээ ганцаараа явуулах бодож байгаа хүмүүсийн хувьд бол зөвхөн ганцаараа хүүхдүүдийг явуулах боломжгүй байдаг. Ягаад гэхээр Монгол улсын хилээр 18-аас доош насны хүүхдүүдийг хилээр ганцаараа хилээр гаргах ерөөсөө боломжгүй байдаг учраас та бүхэн маань энэ зүйл дээр бас анхаараарай. За хүүхдүүдээ явуулах гэж байгаа бол асран хамгаалагчтай, хараа хяналттай, за ээж аав нь явахгүй маа гэхэд та бүхэн маань итгэмжлэг хүмүүстэй хамт явуулж иж хүүхдүүд маань сургах боломжтой байдаг байгаа шүү. 18 наснаас доош насны хүүхдүүд, за 18 наснаас дээш насны хүмүүс маань ирээд бол та бүхэн суралцах боломжтой. Та бүхэнд яг юу хэрэгтэй болох вэ гэхээр сургалтын төлбөр, за мөн гадаад паспортчил яхад болно. За ямар нэгэн та бүхэн маань оноо шаардахгүй, за мөн шалгалтанд ерөөсөө орох шаардлагагүй, англи хэлийг та бүхэн маань зөвхөн яг одооноос сурж байгаа ч гэсэн хүмүүс англи хэлийг мэдэхгүй ч гэсэн хүмүүс суралцах боломжтой байгаа. Тэгэхээр та бүхэн маань англи хэлийг мэдэхгүй байгаагт англи хэлээр ярьдгүй, эсвэл надад зөвхөн 10 жилийн туршлага байгаа. Англи хэлийг би үздэг байсан хэрнээ ойлгодог, ярьж чаддгүй. За ярьж чаддгүй хэрнээ би бас ерөөсөө ингээд ABC-гээс ч гэсэн байгаа гэсэн хүмүүсийн хувьд бол та бүхэн маань нэрээ суралцах бүрэн боломжтой байгаа. За сургуулийн хувьд бол за TESOL зэрэгээс дээш багш нар байдаг. TESOL зэрэг маань энэхүү бас Филиппин улсын маш том бас заах арга эрхийн бас тийм үнэмлэхтэй маш том багш нар байдаг учраас та бүхэн маань англи хэлийг бас зөвхөн яг одооноос сурж байгаа англи хэлийг мэдэхгүй хүмүүс ч гэсэн ирээд та бүхэн маань суралцах боломжтой байдаг байгаа. За багш нарын хувьд ч гэсэн энэ хөө хүмүүстэй бас заагаад сурчсан байдаг шүү. За дараагийн асуулт гэх юм бол за англи хэлний төвшин одооноос эхэлж сурмаар байна гэсэн хүмүүс байгаа. Англи хэлийг зөвхөн яг одооноос ингээд ганцаарчлсан хичээлээр сурах гэж байгаа хүмүүс айгүй байдаг. Тэгэхээр та бүхэн маань яг одоо англи хэлийг мэддэггүй учраас бас хүмүүстэй групп хичээлээр орохыг бас хүсэхгүй, жоохон бас ичиж имээдэг хүмүүс байж магадгүй. Тэгэхээр сургуулиудын хувьд бол бүгд нэгийг харьцангуй буюу манту маань ганцаарчлсан хичээлийг та бүхэндээ санал болгодог. Тэгэхээр та бүхэн маань групп хичээлийг ерөөсөө сонгохгүйгээр зөвхөн ганцаарчлсан хичээл буюу зөвхөн та болон багштайгаа одоо нэг ингээд хоёулахнаа ороод зөвхөн ганцаарчлсан хичээлийн багш нараа та бүхэн маань бүх талаараа англи хэлнийхээ мэдлэгийг бас дэвшлүүлэх боломжтой байгаа. За сургуулиудын хувьд бол хизээнээс бүртгэл нь явагддаг вэ? За хамгийн багадаа хэдэн сар хэдэн 7 хоногор хичээл нь явагддаг вэ гэдэг асуултуудаас маш их ирдэг. Тэгэхээр сургуулиудын хувьд бол хамгийн багадаа 7 хоногоос сурах боломжтой. Та бүхэн маань 7 хоногоор ирээд суралцаж болно. За 2-7 хоног, 3-7 хоног, 4-7 хоног гэд дээдл нь 6 сарын хугацаатай та бүхэн маань ирээд суралцахаас бүрэн боломжтой байгаа юм шүү.
За визгүй явдаг орн гэсэн үг гэсэн байна. Монголчуудын хувьд бол Филиппин улсад маань 30 хоногийн хугацаатай визгүй зорчдог орн байгаа. Тэгэхээр та бүхэн маань 1 сарын хугацаатай суралцахыг хүсэж байвал та бүхэн маань виз сунгуулах боломжгүй, зөвхөн гадаад паспорттай сургалтын төлбөртөөгөө ирэхэд төлбөрн болно. Тэгээд 2 дахь сард буюу 1 сараас дээш хугацаанд суралцахыг хүсэж байвал та бүхэн маань 2 дахь сараас эхлүүлээд сургуультаа визийнхаа хурамжийг төлөөд өргөжлүүлэн суралцаад явах боломжтой. Ерөөсөө илүү тийм чирэгдэл ерөөсөө та бүхэнд учруулахгүй сургуультаа төлбөрөө төлсөн байхад та бүхний төлбөрийг бас цагаачлалын албан дээр очиод та бүхний визийг нь сунгаад явах бүрэн боломжтой. Сургууль та бүхэнд бүрэн бас зүйлүүдийг нь шийдээд явдаг учраас та бүхэнд ямар ч тийм чирэгдэл ерөөсөө байхгүй байгаа шүү. За сургуулийн хувьд бол яг 7 хоног буюу өдөр болгон бас бүртгэлээ өгдөж байгаа. Та бүхэн бүртгэлийнхээ хугацааг бас хизээнээс бүртгэх вэ гэж асууж байгаа хүмүүсийн хувьд бол яг одоо ч гэсэн та бүхэн мас ихтэй холбогдоод төлөөлөгч надтай холбогдоод мэдээллүүдээ та бүхэн шууд аваад бүртгэлээ баталгаажуулаад явах боломжтой. Хамгийн ойрын хугацаатай бас маш хурдан шуурхай бас очоод яг энэ 7 хоногтой ч юм уу дараа 7 хоногтой та сурахыг хүсэж байгаа хүмүүсийн хувьд бол та бүхэн суралцах боломжтой. Онгоцны тез, за мөн сургуульд маань сургалтын та бүхний орон нутгийн дотор байр маань олдсон тохиолдолд ч гэсэн 7 хоног дотроо ч гэсэн ирээд маш хурдан ирээд суралцахаас бүрэн боломжтой байдаг байгаа. За сайн байцгаана уу, өдрийн минь төрөйе бүгдэнд нь. Мэдээллүүдээ та бүхэн маань яг одоо комент хэсгээрээ хүлээн авах боломжтой шүү. Яг одоо эхний ээлжинд бол би яг одоо бас ихэнх хүмүүсийн манай Треди Академийн англи хэлний сургуулиас асуудаг асуултуудын талаар мэдээллүүдийг та бүхэндээ яг одоо өгж байгаа. Тэгэхээр Треди Академитэй холбоотой маш олон асуултууд ирдэг учраас асуултуудын хувьд та бүхэндээ асуултуудаа бэлтчихсэн хариултуудыг та бүхэндээ яг одоо өгөө явж байгаа шүү. За мөн өөр төрхтэй асуултуудаа комент хэсэгтээ үлдээж болно. За мөн манай сургуулийн холбоотой Филиппин улсын Треди Академийн англи хэлний сургуультай холбоотой мэдээллүүдээ та бүхэн маань илүү дэлгэрэнгүйгээр бичгийн хэлбэрээр мэйл хаягаар авахыг хүсвэл комент хэсэгтээ өөрийнхөө имэйл хаягуудаа үлдээх боломжтой шүү. Мэйл хаягуудаа үлдээснээр та лайв дуусгасныхаа дараа би өөрийн биеэ та бүхний мэйл хаяг руу бас мэдээллүүдээ бичгийн хэлбэрээр бүр дэлгэрэнгүйгээр явуулах боломжтой. За мөн сургалтын төлбөрийн үнийн мэдээлэл, за мөн сургалт маань ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг зэргээр та бүхэнд мэдээллүүдээс шууд өгөөд явах боломжтой байгаа. За гэр бүлээрээ сурах боломжтой юу гэсэн байгаа. За гэр бүлийн хөтөлбөр манай дээр байдаг. За хүүхэд болон эцгийн хөтөлбөр гэж явагдаж байгаа. Тэгэхээр хүүхдүүдтэй за 8-аас дээш насны 15 насны бүх насны эцэг хүүхдүүдэд эцэг эхнэр та бүхэн маань ирээд суралцах боломжтой байна. Эсвэл та бүхэн бас өөрсдөө сурна. За мөн хүүхдүүд маань хамт сурах байгаа. Гэхдээ сургалтын хувьд бол хүүхдүүд эцэг нь тусдаа хичээл нөрөө явах байгаа. За өдөрт хичээлийн цаг маань хүүхдүүд маань 6 цагийн хичээлийг авдаг. 6 цагийн хичээл маань 6 ганцаарчилсан хичээлээр зөвхөн нэг багштай хүүхд маань хамт хичээлээ үзээд явах байгаа. Өдөрт 6 цагийн хичээлийг үзнэ. За эцгийн хувьд бол 6 болон 4 цагийн хичээлүүдийг сонгох боломжтой. За 6 цагийн хичээлийг сонгосон бол та бүхэн маань өдөрт 3 цагийн ганцаарчилсан хичээлийг, за 3 цагийн групп хичээлийг аваа явна. За 4 цагийн хичээлийг сонгосон бол та бүхэн маань 2 цагийн ганцаарчилсан хичээлийг, 2 цагийн групп хичээлүүдийг үзээ явах бүрэн боломжтой. За энэ хоёр хөтөлбөрөөр та бүхэн маань сонголтоо хийж болно. За хүүхдүүдийн хувьд бол сонголт байхгүй, зөвхөн өдөрт 6 цагийн хичээлийг үзнэ. За эцэгхэн маань 6 болон 4 цагийн хичээлүүдээ сонголтоо хийж явна. За эцэг болон хүүхдүүдийн хувьд бол тусдаа өөр ангиудад хичээлээ заагаа явна. За багш нарын хувьд бол эцэгхийн одоо ингээд томчуудад бас хичээлийг илүү төлхөө заах бэл илүү сайн мэдлэгтэй багш нар маань илүү хичээлээ ороо явдаг. За хүүхдүүдэд буюу хүүхдүүдэд бас илүү зориулсан хөтөлбөрөөр за хүүхдүүдэд зориулсан за би багш нар маань цаанаасаа бүр зориулагдсан тийм хүүхдүүдэд хичээлээ заах боломжтой тийм багш нар байдаг. Тийм багш нараар хичээл ордог учраас та бүхэн маань энэ зүйл дээр санаа зовох зүйлгүй байгаа.
За онгоцноос тасаг үйлчилгээ байдаг уу гэж асуудаг байгаа. Онгоцноос үйлчилгээ маань сургуулиуд дээр маань энэхүү 20 гаруй сургуулиуд дээр ирж байгаа бүх төлөөлөгч байрлаж байгаа сургуулиуд дээр та бүхэн маань ирснээр онгоцноос тасаж авах үйлчилгээнээс нь ихсүүлээд та бүхэн сургууль дээр ямар төрлийн үйлчилгээ хэрэгтэй байна. За таныг явах хүртэлд нь бас өөр танд хэрэгтэй бүх төрлийн бас үйлчилгээгээр нь бас хангаад туслаад явах боломжтой. Монгол төлөөлөгч сургууль бүрт байгаа учраас энэ зүйл дээр санаа зовох зүйлгүй байгаа шүү. За миний зүгээс ч гэсэн та бүхэн маань 3D эктэм сургууль дээр ирснээр та бүхний үйлчилгээгээр буюу онгоцноос тасах үйлчилгээнээс нь ихсүүлээд сургуульдаар юу хэрэгтэй болж байна бүх зүйлээр нь тусалж дэмжиж бас туслаад явах байгаа юм шүү. Энэ зүйл дээр бас та бүхэн маань санаа зовох зүйлгүй. За Филиппинд ирэхэд өөр ямар зүйлүүд дээр бас анхаарвал бас зүгээр вэ гэсэн бас маш их асуултууд ирдэг. За хамгийн эхлээд бол та бүхэн маань хамгийн эхлээд гадаад паспортынхаа хүчинтэй хугацааг бас шалгаарай. За Филиппинд байх хугацаанаас 6 сараас илүү хугацаатай байс та бүхний виз чинь тийм хугацаатай байх шаардлагатай байдаг байгаа шүү. Гадаад паспорт шүү. Гадаад паспорт маань 6 сарын хугацаагаас дээш хугацаатай байж та бүхний Филиппинд сурах боломжтой нөхцөл маань хангагддаг байгаа. За Филиппинээс заавал Филиппинд ирснээр та бүхэн маань Монголоос 2 талынхаа нислэгийн тэзийг 2 талын нислийн тэзийг заавал авах хэрэгтэй. Нэг талынхаа тэзийг авснаар бас Филиппиний бас шууд хэлээр нэвтрүүлэх боломжгүй байдаг. Тэгэхээр та бүхэн маань Монголоос бас тэз авах гэж байгаа бол 2 талын нислэгийн тэзээ заавал авсан байх шаардлагатай байгаа. За 18 наснаас доош насны хүүхдүүдийг явуулах гэж байгаа бол хараа хяналттай, асар хамгаалагчтай, итгэмжлэх хүнтэй явуулж заавал явуулдаг гэж түрүүн бид дурдсан байгаа. За сургуулийн сонголтуудын хувьд бол бид нөр өөрсдөө сургуулаа сонгоно биздэй гэсэн асуултуудаас ирдэг. Сургуулийн сонголтуудын хувьд бол та бүхэн маань Монголдо сонголтоо хийгээд эндээ ирээд шууд суралцах боломжтой байгаа юм. Тэгэхээр та бүхэн маань арлын сургуультай суралцахыг хүсэж байна уу? Арлын буюу далайн эргийн сургуультай суралцахыг хүсэж байна уу? За эсвэл үзэсгэлэнд байгаль харангуй бас уулан байрлалтай, за сэрүүн тийм газарт байрлалтай сургуулиудад суралцахыг хүсэж байна уу? За Филиппин бол жилийн 2 улиралтай, хуурай бөгөөд Нейтон буюу бас жилжингийн 100-аараа байдаг орн байгаа. Тэгэхээр өдөр дунджаар бол 26-аас 28 градус дулаан байдаг. Ерөөсөө хүйтэн уюуд бол ерөөсөө байдаг учраас та бүхэн ч гэсэн Филиппинд ирээд байхыг хүсэж байгаа бол үзэсгэлэн Сибал, арлыг харангаа, бас уулан байрлалтай сэрүү орчинд байрлахыг хүсэж байгаа хүмүүсийн хувьд бол энэхүү сургуулиудыг сонирхож болно. За мөн хотын төв байрлалтай буюу бүх үйлчилгээний төвүүдтэй, за мөн бараа бүтээгдэхүүн, за бүхэн газруудтайгаа ойрхон бас байрлалтай хотын төв байрлахыг хүсэж байгаа хүмүүс байна. Та бүхэн сургуулиудаа хотын төв байрлалтай сургуулиудаас нь лавлах болох боломжтой байгаа. За ямар нэгэн зүйл хэрэг болвол за тэндээс авах боломжтой Филиппинд очсноос хойш бид нэр өөрт хэрэгтэй бас зүйлүүдээ за гэр ахуйн зүйлүүд өөрт хэрэгтэй бараа бүтээгдэхүүн эмэгтэй хүмүүс маань гоо сахны бүтээгдэхүүн гээд яг өөрт хэрэгтэй бүтээгдэхүүнүүдээ бид нар яг энэ Филиппинд ирээд авах боломжтой вэ гэдэг асуулт маань бас ихэр ирж байгаа. Тэгэхээр бараа бүтээгдэхүүн за зүйлийн хувьд бол та бүхэн маань энд ирээд худалдаж авах боломжтой. За та бүхний хэрэглэдэг бүх бараа бүтээгдэхүүн энд бүгд зарагддаг. За мөн маш том супермаркетууд бас сургуультай ойролцоо байрлалтай маш том супермаркетууд байдаг учраас та бүхэн маань энд ирээд аваад өөрсдөө хэрэгтэй бас бараа бүтээгдэхүүн авах боломжтой байгаа. За зайлшгүй хэрэгцээтэй буюу та бүхэнд яг заавал хэрэгтэй энийг би заавал хэрэглэхгүй бол болохгүй гэсэн бараа бүтээгдэхүүн байдаг бол бас Монголоос авал бас цохилтой байх гэж бодож байна. За мөн тойл бичиг зэрэг зайлшгүй хэрэгцээтэй зүйлсүүдээ та бүхэн маань Монголоос авбал зүгээр байхаа. За ер нь бол бараа бүтээгдэхүүний хувьд ярьснаар та бүхэн маань Филиппин улсын хувьд бол Монгол улстай яг л ойролцоо бас бараа бүтээгдэхүүн үнийн хувьд бас ойролцоо байдаг. Маш хэм зардалтайгаар та бүхэн маань өөрт хэрэгтэй зүйлүүдээ эндээс бас худалдаад авах боломжтой байдаг байгаа. Тэгэхээр дэлхийн том брэндүүд за бас хувцас, гоо сахны бараа бүтээгдэхүүн, за гэр ахуйн зүйлүүд, за брендийн хувцас хэрэглэл за бүгд бол энд ойрхон байдаг. За манай сургуулийн хувьд ч гэсэн GY Square Mall гэдэг дэлгүүрийнхаа яг хажууд байрлалдаг. Тэгэхээр та бүхэн маань сургуулаасаа гараад хэдхэн алхамд очиод 1 минут ч хүрэхгүй займд очиод та бүхэн маань өөрт хэрэгтэй бараа бүтээгдэхүүнүүдээ худалдаа авах, худалдаа үйлчилгээнүүдээ хийх бүрэн боломжтой. Тэгэхээр та бүхэн маань манай сургууль дээр ирснээр
та бүхэнд хэрэгтэй бүх зүйлүүд байна. За сургуулиудын хувьд бол та бүхэн маань зөвхөн англи танхимд бус за практик дээр тулгуурлаад бас хичээлүүдэд үзэх боломжтой. За English activity буюу англи хэл дээр арга хэмжээнүүдэд дээр та бүхэн маань оролцох боломжтой. За бүжгийн хичээл, йог, бассейн, за фитнесээр хичээллэнгээ, за мөн бусад буюу бас агаарын теннис, за мөн ширээний теннисээр хичээллэнгээ та бүхэн маань сургууль дээрээ суралцах боломжтой. За энэ зүйлүүд минь бүгд үнэгүй. За учраас манай сургууль дээр ирснээр та бүхэн маань уйдах завгүй, за амралтын өдрөөр ч гэсэн бэм нэм гарагтаа та бүхэн аялал цугаалга үзэсгэлэн сэбүү харлаар та бүхэн маань аялангаа за амрангаа суралцах боломжтой. Хөтөлбөрүүдэд та бүхэн маань хамрагдах бүрэн боломжтой болсон байгаа юм шүү. Тэгэхээр та бүхэн манай сургуулийн холбоотой мэдээллүүдийг илүү дэлгэрэнгээр хүлээн авахыг хүсвэл коммент хэсэгтээ бас мэйл хаягуудаа үлдээгээрэй. Мэйл хаягаар нь холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг та бүхэндээ лайв дуусгасныхаа дараа хүргэх боломжтой байгаа. За заавал шалгалт өгчөөж явах хэрэгтэй гэсэн маань энэ дээр бол үгүй байгаа. Та бүхэн маань сурах гэсэн бол хэн бүхэн хамрагдах боломжтой. Хамгийн багадаа 8-аас дээш насны бүх насны хүмүүс суралцах боломжтой болсон байгаа. За мөн нэрээ хүүхдтэй хүмүүс ч гэсэн ирээд хүүхдүүдэд бас асрагчид өгөөд хүүхдэд асруулангаа өөрсдөө суралцаад явах боломжтой бас хөтөлбөрүүдэд та бүхэн маань хамрагдаад явах боломжтой байгаа шүү. За эхний сараа очиод ингээд сургуулийн хувьд ямар бас чиглэлээр үйл ажиллагаагаа явуулд юм ээ. За сургуулийн чанарын талаар хараад сургуулийн талаар бас нэг сар суралцсангаа за дараагийн сараасаа би өөрөө бас шийдээд бас сургуулийн хугацааг бас сонгох боломжтой юу гэж бас асуудаг. Тэгэхээр та бүхэн маань энэ зүйл дээр санаа зовх зүйлгүй. Ирээ та бүхэн маань 7 хоногч байна уу? За эсвэл 1 сарын хугацаатай ч байна уу? Ирж суралцаад та бүхэнд сургуулийн чанар таалагдж байна уу? Сургууль тань таалагдж байна уу гэдгээс шалтгаалаад ирээд та бүхэн маань эндээ бэлэн мөнгөөрөө бас сургуулийнхаа төлбөрийг төлөөд үргэлжлүүлэн бас суралцаад явах боломжтой байгаа. За цагийн зөрүү би юу гэсэн байна? Цагийн зөрүү бол Филиппин болон Монгол улсын хувьд бол цагийн зөрүүгүй бүсэд оршдог орнууд байгаа. Тэгэхээр та бүхэн маань цагийн зөрүүнүүдийн хувьд ерөөсөө санаа зовх зүйлгүй. 1 минутын ч ялгаа ерөөсөө байдаггүй. Яг одоо 2 цаг 54 минут болж байна. Монголд ч гэсэн яг адилхан цагаараас явж байгаа. Тэгэхээр та бүхэн маань цагийн зөрүүний хувьд бол санаа зовх зүйлгүй байгаа. Хэдэн ортой өрөөнд орвол зүгээр вэ гэж асуудаг. Тэгээ ерөнхийдөө бол эхний насны хүмүүс маань нэгээс 2 ортой өрөөг илүү түлхүүл сонирхдаг. Тэгэхээр эхний насны хүмүүсийн хувьд нэгээс 2 ортой өрөөг сонирхдаг. За харин бусад ихэнхдээ бас ихэнх хүмүүсийн сонгодог өрөөнүүдийн хувьд бол 3-аас 4 ортой өрөөнүүд байдаг байгаа. Яагаад тэгэхээр та бүхэн маань илүү олон орны оюутнуудтай хамт байрлаж хамт амьдарснаар таны ярианы чадвар, за бусад орнуудын маань мэдлэг, за бусадтайгаа хамт харилцан яриагаа өрнүүлэнгээ та бүхэн маань англи хэлээ илүү бас сайжруулах боломжтой байдаг. За та бүхэн маань Филиппин улсад ирснээр Филиппин улсын үндэст нь 90% байна. Ихэнх хүмүүс нь англи хэлээр чөлөөтэй ярьдаг. За ялангуяа Сибу хотод байгаа бүх амьдарч байгаа уугуул иргэд маань бүгд англи хэлээр чөлөөтэй ярьдаг. За хүүхдүүд нь за бүх хүмүүс нь бол багаас цэцэрлэгээсээ болон бага ангиас ихсүүлээд англи хэлийг үзээ явдаг учраас та бүхэн маань сургуулиасаа гараад өөр тийшээгээ явсан ч гэсэн зөвхөн англи хэлээр ярилцаад явах учраас асуудал ерөөсөө хэцүү зүйл ерөөсөө тохиолдохгүй. Тэгэхээр та бүхэн маань англи хэлийг хэрвээ англи хэлийг сурсан бол энэхүү Филиппин улстай хүн амын хүмүүстэй ингээ харилцаад бол илүү бас та бүхэнд илүү төхөн байх байгаа. За манай Тритектем англи хэлний сургуулийн хувьд бол 2015 оноос хойш Филиппиний хамгийн хэн зардалтай сургуулиудын нэгээр тооцогдож ирсэн байгаа. За мөн чанар сургалтын хувьд, за мөн бас цэвэр орчин байрлалын хувьд хүртэл бас номер 1-ээр тооцогдоод ирчихсэн байгаа учраас та бүхэн маань Филиппин улсын топ сургуулиуд дээр суралцах за хамгийн хэм зардлаар бас аялангаа амрангаа суралцах хүсэж байвал Тритектем сургуулийн холбоотой мэдээллүүдийг за Тритектем сургууль дээр ирээд суралцах боломжтой байгаа.
Тэгэхээр би өөрийнхөө хувийн аккаунтуудыг болон Mass Academy-тай Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар Mass Academy-тай холбоотой мэдээллүүдийг би лайвынхаа гарчин хэсэгт өгчихсөн байгаа. Лайвынхаа гарчин хэсгээс та бүхэн маань надтай холбогдох бас хаягуудыг, за Mass Academy-тай холбогдох хаягуудыг та бүхэн маань авах боломжтой байгаа шүү. За гарчин хэсгээс та бүхэн маань холбогдоод миний хувийн аккаунтуудаар холбогдоод мэдээллүүд авч болно. За хамгийн сүүлийн хувьд бол та бүхэндээ яг одоо сургуулийнхаа хамгийн том маш том хямдрлын талаар мэдээллүүдээ та бүхэндээ яг одоо өгөөд бас лайваа дуусгая гэж бодож байна. За сургуулийн хувьд бол 12 сарын 31-ний хүртэл за маш том хямдралыг зарлчихсан байгаа. Та бүхэн маань 1 сарын хугацаатай за бүх төлбөр нь нийлээд за 1 сарын хугацаатай $1569 суралцах боломжтой байсан бол сургуулийн хувьд бол $1200 бүх зардал нь орчихсон. За SSB буюу бас SSB ID card, за Visa гэдэг сургуулийн эсэлтийн хураамж, за сургуулийн төлбөр буюу өдөрт 7 цагийн хичээлийг та бүхэн маань 4 цагийн ганцаарчилсан хичээлийг 3 цагийн групп хичээлийг за мөн оюутны дотор баримтаа өрөөндөө дөрвөлээ байрлана. За өглөө өдөр оройн 3 удаагийн хоолыг 7 хоногийн туршид та бүхэн маань бүфет толгоон сав учраас хоолны хувьд хэмжээг нь та бүхэн маань өөрсдөө зохицуулаад харуулад идэх боломжтой. За мөн фитнесээр үйлчлүүлэх хэрэг байгаа. 7 хоногийн туршид та бүхэн маань өн төлбөргүйгээр фитнесээр үйлчлүүлэх боломжтой. За мөн усан бассейнаар үйлчлүүлэх хэрэг маань 7 хоногт 1 удаагийн өн төлбөргүйгээр хичээллэх боломжтой. За мөн онгоцноос тосох авах үйлчилгээ буюу за миний хувьд та бүхэндээ онгоцноос тосох үйлчилгээнээс нэгсүүлээд сургууль дээр юу хэрэгтэй байна? Бүх зүйлээр нь туслах үйлчилгээг нь үзүүлэх байгаа. За мөн та бүхэн маань сургалтынхаа төлбөрийн хувь буюу энэ бүх зардлууд маань нийлээд $1200 та бүхэн маань 1 сарын хугацаатай Трэдэ Academy англи хэлний сургуультаа суралцах боломжтой хямдрал маань зарлчихсан байгаа шүү. За төлбөрт маань бүх хэрэглээний төлбөрөөр багтчихсан. Тэгэхээр та бүхэн маань 1 сарын хугацаатай суралцах бол $1200-аас өөр ямар ч төлбөр шинтгэл, өөр ямар ч төлбөр төлөхгүйгээр манай сургуультаар суралцах боломжтой болсон байгаа юм аа. Тэгэхээр та бүхэн маань энэ хямдралаар бас ирээд суралцахыг хүсэж байвал Mass Academy-тай холбогдож мэдээлэл авч болно. За надтай холбоотой мэдээллээ та бүхэн маань миний хувийн аккаунтуудаар холбогдоод мэдээлэл авах бүрэн боломжтой юм шүү. За өнөөдрийнхээ лайвыг үгээрээс өндөрлөө. Та бүхэндээ 7 хоногийн болгоны 2 өдөр буюу 1000 байраг бүр та бүхэндээ Трэдэ Academy англи хэлний сургуультай холбоотой бүх төрлийн мэдээллүүдийг лайваараа хүргэдэг. Тэгэхээр дараагийн бас лайваараа та бүхэн маань дараа 7 хоногийн 2 өдөр буюу 1000 гариг бүр та бүхэн хүлээн авч үзээрэй. За мөн надтай холбоотой мэдээлэл авахыг хүсвэл миний лайвын гарчин хэсгнээс хувийн аккаунтуудаар холбогдож болно. За мөн Mass Academy дээр очиж Монгол дахь бас төв офс дээр холбогдоод за мөн очиод уулзахыг хүсвэл та бүхэн маань Grand Plaza буюу Баруун Дөрвөн замын Grand Plaza-гийн 9 давхарт 901 тоотод очиод мэдээлэл авч болно. За уцаар авахыг хүсвэл 99104177 99116555 1919 болон 778888 гэсэн утсуудаар холбогдоод мэдээлэлүүд авах боломжтой юм шүү. За өнөөдрийн лайвтай минь хамт байсан та бүхэнд баярлалаа. Түр баяртай. Дараа 7 хоногийн 1000 гарагт уулзтлаа. Баяртай.